За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Төрийн албаны зөвлөлийн уламжлалт 7/4/10 мэдээллийн цаг маань төрийн албаны зөвлөлийн хуралдааны танхимаас эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдөр бид бас чухал сэдвийн хүрээнд нийт төрийн албан хаагч оролцогч нартаа мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн байгаа. За өөрөөр хэлэх юм бол бид хэд өнөөдөр ямар сэдвийн дор ярих вэ гэхээр манай төрийн албан хаагч нар захимаас олоод авцсан байж байгаа ба. За гендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр тулгамдсан улс эх орны бүхэл салбарт байгууллагуудад аж ахуйн нэгжүүдэд энэ хүйсийн тэгш байдал гендерийн асуудлаар бол нэлээд тулгамдсан асуудал болоод ингэ явж байгаа. Энэ чиглэлээр олон улсын байгууллагууд ч гэсэн гэрээ хэлцээр хамтын ажиллагааныхаа хүрээнд бас хөндөж ярьдаг сэдвийн нэг болцсон байж байгаа гэдэг. За өнөөдрийн манай илтгэгч багшаар оюун багш маань орно. За оюун багш маань бол гендерийн шинжээч зөвлөх ингээд гендерийн үндэсний орон дээрч гэсэн зөвлөхөөр ажилладаг ийм хүн байгаа. Ерөнхийдөө гендерийн эрх тэгш байдал, төрийн бодлого, нийгмийн хамгааллын чиглэлээр мэрэгсэн. За олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл түгээж ажилладаг ийм мэрэгсэн хүн байгаа. За тэрээр Америкийн нэгдсэн улсад нийгмийн ажлын ухааны магистрийн зэрэг хамгаалсан. За товч намтрын хувьд бол энэ гендерийн эрх тэгш байдал, нийгмийн хөгжлийн чиглэлээр 40 гаруй жил ажилласны 16 жилийг нь бол төрийн албанд ажилласан. За 24 жилийг нь бол нэгдсэн үндэсний байгууллагын системд зөвлөх, судлаач, ингэж тэмдэглэг үзүүлэх чиглэлээр ажилласан ийм туршлагатай эрхэн байгаа. За одоо бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төрийн байгууллагуудад зориулсан гендерийн тэгш байдлын гэрчлэгээжилт, санаачлагын техникийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Ийм туршлагатай нэгэн байгаа. Ингээд цаг бага байдаг учраас өнөөдрийнхөө мэдээллийн цагийг оюун багшийнхаа мэдэлд шилжүүлж микрофон болон дэлгэцээ танд шилжүүлье. Улс орны өнцөг болон бүрээс бас өнөөдрийн мэдээлэлд сонирхож орж ирсэн та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За миний сэдв бол гендерийн тэгш байдлыг хангах асуудлыг ерөнхийд нь ярина. Түүний дотор энэ суур ойлголтууд бас тулгамдж байгаа асуудлууд. За яг төрийн албаны хувьд энэ өөрөө ямар хамааралтай юм бэ гэдэг асуудал руу бас товчхон ярина. За хүн болгон ер нь бол өнөөдөр хүйс гендер гэдгийг бол мэддэг гэж мэдж байгаа. Ягаад гэвэл энэ чиглэлийн мэдээллүүд бол сүүлийн 20-30-аад жил бол хэрчимтэй явагдсан. За гэхдээ энэ асуудал нь хүйс гэдэг маань бол өөрөө их тодорхой. Биологийн ойлголт. Биологи хүйсийг бол биологийн шин чанар, мөн анатом буюу нөхөн үржихуйн эрхтний бүтэц. За мөн генетикийн буюу дааврын шин чанаруудаар бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ядгадаг. Тэгтэл гендер гэдэг маань өөрөө хийсвэр ойлголт. За үүнийг бол тухайн нийгмийн соёл мөн тэр нийгэмд үйлчилж байгаа хэм хэмжээ, үнэлэмж, сэтгэлгээ өөрөө тодорхойлж яадаг. За ингээд хэлэхээр жишээлх юм бол би лекц болгоныхоо өмнө өөрийнхөө аудиенсаас яг гендер гэж юу вэ гэж асуудаг. Тэгэхээр хүмүүс энэ бол тэгш эрхийн асуудал, за хүйсийн тухай асуудал, мөн тэгш оролцооны тухай асуудал гэж ярьдаг. За энэ бол нэг талаасаа зөв. Бид нэг талаасаа үнэхээр гендер асуудал ярихаараа ялтч авахгүй дараа саяын тодорхойлсон 3 асуудлыг бол хөндөж ярьдаг. Гэхдээ яг гендер гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр энэ нь өөрөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийг нийгэм яаж харж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл нийгэм эрэгтэй эмэгтэй хүмүүсийг яаж тодорхойлж байгаа? Үүрэг хариуцлагын хувьд, зан үйлийн хувьд, нийгмийн байр суурийн хувьд яаж тодорхойлж байгаа юм бэ гэдгээс хамаардаг. За жишээл үүрэг хариуцлагын хувьд эмэгтэйчүүдийг илүү үр хүүхэд хандаа халамжтай, гэр орноо цэвэрлэдэг, нэм бай, сайн эзэгтэй, сайн ээж, сайн хань байх тухай асуудал яригддаг. За эрэгтэй хүмүүсийг болоод ирэхээр илүү зарчимж, чанга хатуу, удирдан манлайлах чадвартай, өрхийн тэргүүн, зоримог шийдэмгий, өрх гэр бүлээ тэжээдэг ийм үүрэг хариуцлагатай гэж тодорхойлдог. За энэ нь өөрөө тэр хүмүүсийн зан үйлийг тодорхойлсон тодорхойлолтой шууд холбогдож байдаг. За энэ хоёр нь нийлээд өөрөө тэр хүмүүсийн нийгэмд эзэлж байгаа байр суурийг хүмүүс нийгмийн зүгээс яаж харж яана вэ гэдэг тодорхойлолттой бол бас уялдж байдаг. За тэгэхээр бид нар яг гендерийн тодорхойлолтоо хуулинд яаж заасан бэ гэдгийг би энд уншчихъя. Улс төр эрх зүйн эдийн засаг, нийгэм соёлын болон гэр бүлийн харилцаанд
эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, бас тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдаж тогтсон. За энийг сайн тогтоогоорой. Түүхэн явцад хувьсан өөрчлөгдөж байдаг ойлголт хандлагыг гендер гинэ гэж. Ойлголт хандлага гэдэг үг маань хоёулаа бодиттой зүйл биш, тийм ээ. Энэ бол сэтгэлгээний асуудлууд. Хувь хүний зүгээс эрэгтэй хүнийг яаж харж гин, эмэгтэй хүнийг яаж харж гин гэдэг зүйл нь өөрөө уламжлагдаж тогтчихсон хэм хэмжээ ойлголт дээр суурилж явдаг байна. Энэ нь нийгэм хөгжихийн хэрээр одоо нийгмийн сэтгэлгээ үнэлэмжинд гарч байгаа өөрчлөлтийн хэрээр өөрчлөгдөж явдаг байна. Тэгээд үүнийг бол хүмүүс бүр бага байхасаа дөнгөж төрсэн цагаасаа эргэн тойрондоо байгаа аав ээж, ах эгч дүү, мөн одоо хэвлэл мэдээл, за бас харилцаж байгаа багш, сургууль хүмүүжүүлэгч гэд ингээд ерөөсөө өөрийнх нь амьдралд тохиолдож байгаа бүх хүмүүсээс одоо суралцж байдаг. Суралцаад тэгээд тэндээс ойлгож авсан зүйлээ за би эмэгтэй учраас ийм байх ёстой юм байна. Эрэгтэй учраас ийм байх ёстой юм байна гэд ийм бичигдээгүй хууль буюу хэм хэмжээнд өөрсдөө түүнийг заавал хэрэгжүүлэх ийм одоо хэм хэмжээ хууль болоо явцдаг. За тэгвэл энэ нь өөрөө би сая хэллээ нийгэм хөгжихийн хэрээр өөрчлөгдөж байдгаа гэж. За тэгвэл хэдүүлээ товчхон одоо нийгмийн хэд хэдэн онцгой үеүүдийг авч үзээд энд гендерийн асуудал яаж өөрчлөгдсөнийг харъя. За хүү нэгдлийн үед. Энэ үед бол эрчүүд өөрсдөө ан ав байлдаанд яваад одоо эд тогшил мөнгө олж ирээд эмэгтэйчүүд олж ирсэн зүйлийг нь одоо гэр орноо босгох, хоол ундаа хүүхдүүдэд хижээх ийм ажилд харьцангуй тэгш эрхтэйгээр одоо харилцан одоо бие биенээ дэмжсэн ийм одоо үүргүүдийг гүйцэтгэдэг байж. За тэгвэл хөдөө аж ахуй газар тариалангийн 900. Энэ үед бол эрчүүд газар хагалах, мал маллах зэрэг илүү хүнд хүчээр ажлуудыг хийхин зэрэгцээ тэд нар өмчөө бол одоо хамгаалах, мөн энд өмчөө хамгаалах эрх ашигын үүднээс нийгэм улс төрийн амьдралыг тодорхойлох энэ үйлсэд бол илүүтэй үр гүйцэтгэж эхэлсэн байна. Эмэгтэйчүүд бол илүү гэр орны дотоод одоо хүүхд асрах, гэр орныхаа ажлыг хариуцдаг. За энэ үеэс эхлээд эцгийн эрх ёс бий болоод одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд эрх мэдлийн ялгаатай байдлууд бол үүсч эхэлсэн. Дараагийнх нь одоо үйлдвэржилтийн 900-ыг аваад үзье. Тэгвэл энэ үед эрэгтэй хүмүүсийн одоо гэр бүл нийгэмд гүйцэтгэхүүр илүү одоо хурц тод болж тодорсон, гэр бүлээ тэжээгч, нийгэм улс төрийн бодлогыг тодорхойлогч, одоо манлайлагч гэдэг агуулгаар. За эмэгтэй хүн бол одоо гал голомтоо сагдаг, нийгмийн харилцаанд оролцохороо илүү туслах үүрэгтэйгээр оролцдог. Ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох эрх мэдлийн харилцаа бол бүр улам бүр нэлээд ялгаатай болж ирсэн. За тэгвэл орчин үед цаг үе одоо нийгмийн үнэлэмж сэтгэлгээ өөрчлөгдөх тутам за эрэгтэй эмэгтэй хүмүүс маань яг тэгшхэн боловсрал эзэмших, нийгмийн харилцаанд оролцох, хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах төвшөнд оролцох боломж болвол аль алинд нь адилхан тэгш одоо үндсэн хуулиар олгогдож байгаа ихэнх улс орнуудад за энэ нь бол тэднийг бас одоо илүү тэгш байдал руу одоо замнах энэ боломжийг бол олгож байгаа. За тэгвэл бид нар бас гендерийн асуудал ойлгохын тулд хэдэн үндсэн ойлголтуудыг ойлгох хэрэгтэй болчиход байгаа. За гендерийн тэгш байдал гэдэг ойлголт бол маш чухал. За эрэгтэй эмэгтэй бусад ялгаатай чиг одоо баримжаа илэрхийлэх бүхий хүмүүст бүгдээрэнд нь тэгш ирэх үүрэг одоо боломжийг олгох тухай асуудал нь гендерийн тэгш байдал. За тэгвэл тэр одоо сүүлд байгаа энэ баахан янз янзын өнгийн хүмүүс ингээ гараа алдлаад зогсчихсон тэгшхэн боломжийг тэгш байдлыг эдэлж байгаа ийм одоо зураглалаар энэ тэгш байдлыг ойлгож болно. Тэгвэл тэгш боломж гэдэг асуудал бас байдаг байна. Тэгш байдал маань өөрөө боломжоор бас одоо илүү тодорхойлогддог байна. Тэгвэл энэ хүн болгон өөр өөр ингэсэн онцлогтой. Мөн амьдралын ялгаатай туршлагатай, үүнээсээ шалтгаалаад ялгаатай ур чадвар, хүсэл сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Энэ бүх одоо ялгаатай онцлогийг харгалзаж үзэх нь бол илүү энэ тэгш байдлыг хангах, жинхэнэ бодиттой тэгш байдлыг хангахад энэ бол өөрөө чухал үр гүйцэтгэх учраас гендерийн тэгш боломж гэдэг ойлголт өөрөө их чухал. За доотлихын зураг байна. Эхнийх нь бол бүх хүмүүс тэгш боломж олгоцсон байна. Тэгш юунаас. Тэгэхээр энд бол хүн болгон тэр одоо үр жимсний үр шимийг
хүртэх боломж харилцаа адилгүй байна, тийм ээ. Тэгвэл тэгш боломж гэдэг маань өөрөө дараагийн зураг дээр бүгдээрэнд нь тэгш боломж олгосон учраас тэр намхан жижигхэн хүүхэд хүртэл тэр өндөрт байгаа жимсийг ээж аваахаа адил аваад идэх юм боломж бол бүрдэж байна. Тэгэхээр бид нар тэгш байдлыг хангах үндсэн зорилгыг биелүүлэхийн тулд тэгш боломжийн тухай асуудлыг онцлон анхаарч бодлого шийдвэр гаргахдаа анхаарах хэрэгтэй болох нэ. За тэгвэл бас нэг үндсэн ойлголт нь гендерийн тэгш бус байдал гэдэг ойлголт гараад ирж байгаа. За энэ нь өөрөө хувь хүмүүс хүйс болон гендерийнхээ байдал онцлохоор шалтгаалаад ерөнхийдөө нийгэм тэднийг ялгаатайгаар үнэлдэг, ханддаг өөрөөр хэлбэл. Ингэж хандсан байдал нь тэдэнд эрхээ эдлэх, мөн боломжийг эдлэх, нөөцөөс хүртэх энэ байдлыг бол шудраг бусаар хуваарлцдаг. Хүн болгон адилхан авч чадахгүй нэ шүү дээ. Тэгэхээр түүний үр дүнд бий болж байгаа нөхцөл байдлыг болвол гендерийн тэгш бус байдал гэж нэрлэдэг байна. За энэ тэгш бус байдал нь яагаад үүсдэг юм болоо гэд түүний суурь шалтгааныг харъя. Тэгвэл хүмүүс бид нар ингээд ерөөсөө өглөө сэрэл нийгмийн харилцаанд орж байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ, гэр бүлээсээ гараад хөршүүдтэйгээ, одоо автобусанд нийгмийн одоо харилцаанд бусад хүмүүстэй магадгүй ажил дээрээ хамт олонтойгоо тэгэл ингээл одоо янз бүрийн асуудлаар байнга нийгмийн харилцаанд орж идэг. Тэр харилцаа өөрөө тэр болгон энэ өмнөх байдлаас шалтгаалаад хүйс болон гендрийн онцлог бас өөр бусад шалтгаалдаг нас хүйс мэрэгжил одоо тэр хүний орлогын байдал, эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй байдал гэд бусад олон зүйлүүдтэй нийлээд ирэхээрээ огтлцоод ирэхээрээ гендер маань илүү одоо тэр хүмүүсийн хооронд эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бол бий болгодог. Тэр харилцаа өөрөө тэнцвэргүй болдог. За жишээлх юм бол магадгүй өнөөдөр та нар оюун гэж хүн хичээл заанаа. Тэгээ яг хоёр нь бол 60 нийлэн гарцсан даал шахаж яваа ийм тэтгэврт гарсан эмэгтэй хичээл заанаа гэвэл энэ хичээлийг сонсох сонсогчдын хандлага бол ямар нэгэн байдлаар өөр болно. Саяын одоо Баатар сайхан даргын танилцуулгыг сонсохоос өмнө тийм одоо мэдээлэл авах юм бол тэгэхээр энэ бол нөгөө гендер гэдэг маань нийгэм хувь хүмүүс тухайн хүйсийн буюу гендрийн хүнд яаж хандж байна? Мөн тухайн насны буюу тухайн одоо ямар нэгэн бүлэгт хамаарагдж байгаа хүмүүст яаж хандж байна? Тэр хандлага нь өөрөө одоо тэднийг яаж төсөөлж байна? Тэр хандлага өөрөө үйлдэл болж эхэлдэг. Тэгэхээр би одоо энэ эрх мэдлийн тэнцвэргүй байдал гэдэг маань хэдийгээр өнөөдөр миний хувьд мөн одоо хичээлд оролцож байгаа та нарын хувьд бид эрх мэдлийн хувьд одоо би арай илүү ягаад гэвэл би хүснээ ярих эрхтэй байгаа боловч магадгүй би хинбэ гэдгээс шалтгаалаад та нарын надыг сонсох энэ өнөөдрийн одоо хичээлийн үр шим бол өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр энэ тэгш бус байдлын суурь шалтгаан бол өөрөө хүмүүс хоорондын харилцаанд оршиж байгаа эрх мэдлийн тэнцвэргүй байдал байдаг. За энэ эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг юу нөхцөлдүүлдэг вэ гэхээр тухайн нийгэмд байгаа хэм хэмжээ, мөн гендрийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтууд өөрсдөө чухал нөлөө үзүүлдэг. Тухайлах юм бол би хэллээ. За магадгүй нэг эрэгтэй хүн бай. Дандаа бид эмэгтэйг авдаг эрэгтэй хүн. Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эрэгтэй. За маш бага орлоготой боловсролынхаа байдлаас болоод маш бага орлоготой юм хөв. Тэр хүн өнөөдөр нийгэмд эзлэх байр суурь, өөрийнхөө эрхийг эдлэх боломж бол одоо бусад магадгүй өөр нөхцөлд амьдарч байгаа эрэгтэйгээс хамаагүй бага болоод ирнэ. Тэр хүн хамаагүй эмзэг байдал байна, тийм ээ. Тэгэхээр энэ нь өөрөө тэр одоо бусад эрэгтэйчүүдтэй харьцуулахад ямар нэгэн нийгмийн харилцаанд ороход тэр хүний эрх мэдлийн байдал маш тэнцвэргүй байх нэ. Тэгэхээр суурь шалтгааныг бид ингэж ойлгох ёстой. Тэгэхээр өнөөдөр нийгэмд яагаад хүмүүс тэнцвэргүй, яагаад хүмүүс эрхээ тэг шийдэлж чадахгүй байна? Яагаад одоо боломжийг тэг шийдэлж чадахгүй? Хөрөнгө нөөц бүх одоо юунд хүртээмж яагаад тэгш биш байна гэдгийн шалтгаан энэ байдаг байх нэ. Тэгэхээр төрийн албан хаагчид бид энэ байдлыг маш гүнзгий ухамсарласнаар бид үйлчилж байгаа хүмүүстэй энэ онцлогуудыг бүгдийг тооцож үзэх ёстой. Тэгэхээр эндээс харахад гендер асуудал гэдэг маань зөвхөн нэг эрэгтэй буюу эмэгтэй хүний тухай асуудал биш. Хувь хүмүүсийн хоорондын харилцаа мөн одоо тэр харилцаа өөрөө хүмүүст хандлага хэрхэн нөлөөлж байгаа тухай тэдний боломжийг нэмэгдүүлж гин үү, хасж гин үү гэдэг тухай асуудал байх нэ. За тэгвэл дараагийн нэг одоо сая би нөгөө суурь шалтгаан маань өөрөө энэ хэвшмэл ойлголт хэм хэмжээнүүд өөрөө
одоо эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог гэж ярьлаа. Тэгвэл энэ хэвшмэл ойлголт маань ерөнхийдөө би түрүү ярьсан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өрмөж шинж төлөв байдал, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, тэдний заавал хийх ёстой гэж үздэг эсвэл хийдэг зүйлийн талаарх ерөнхий чиг хандлага. Жишээлбэл бид нар их одоо чадвартай одоо магадгүй өнөөдөр эрэгтэй дарга байгууллагын дарга солигдоход эрэгтэй одоо гадаадд төгссөн олон жилийн туршлагатай ийм хүн ирнэ гэхэд би тэр хүнд хандах хандлага бол өөр болно. Тэр даргаыг хүлээж авах. Эсвэл залуухан за магадгүй тийм ээ одоо хөдөө орон нутгаас гаралтай Монголд одоо багшийн их сургууль төгссөн гэд ингээд өөр тодорхойлтууд гараад ирвэл тэгээ эмхтэй энтер гэх юм бол тэр хүний хүлээж авах үнэлэмж ахаал өөр болчдөг. Тэгээ тэр хүнд ханд. Тэгэхээр энэ өөрөө ийм ерөнхийлсэн энэ хандлагыг хэвшмэл болт. Ягаад гэвэл эрэгтэй хүн ямар байх ёстой, эмэгтэй хүн ямар байх ёстой гэдгийг энэ доодох нийгмийн буюу гендрийн хэм хэмжээгээр тодорхойлоод өгсөн. Тэр нь өөрөө бичигдээгүй хууль болоод нийгэмд үйлчилдэг. Хүмүүсийн сэтгэлгээ, хандлагыг бол удирдах яадаг байна. Тэгэхээр хэм хэмжээ гэдэг нь тухайн одоо нийгмийн тодорхой бүлгийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд аливаа хүн тэр одоо хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд өөрийнхөө зан үйлдэл бүхий л байдлыг одоо тохируулж байх энэ хэм хэмжээ болдог. Гендрийн гэхээр хувь хүн өөрийгөө болон хүмүүс тэднийг ямар гендрийн гэж харж байгаагаас шалтгаалаад тухайн гендрийн хувьд бас хүлээн зөвшөөрөгдсөн тэр зан үйлийг дагах хэм хэмжээ. Тэгэхээр энэ хоёр нь эргээд тэр ялгуурлан гадуурхал хүүсээр ялгуурлан гадуурх үзлийг бол бий болгодог нөгөө эрх мэдлийн ялгаанаас гадна. Тэгэхээр хүүсээр ялгуурлан гадуурх үзэл гэдэг нь аль нэг хүүсийн нөгөөгөөсөө илүү давуутай гэж, илүү онцгой гэж үздэг тийм итгүүл үнэмшил суурилчихсан ийм үзэл хандлага байдаг. Тэгээ бодоод ирэхээр магадгүй бид нар яагаад гэвэл ямар дарга ирэх вөхээр эмэгтэй эрэгтэй эсвэл их хурлын гишүүнээр эрэгтэй эмэгтэй хоёр хүний нэр байж хахад эрэгтэйг сонгодог шалтгаан бол өнөөдөр бид нар энэ хэвшмэл ойлголт мөн нийгэм тогтсон хэм хэмжээ мөн гендрийн хэм хэмжээ бидний далд ухамсарт гүн шингэсэнтэй холбоотой байх нэ. За тэгвэл гендрийн тэгш байдлыг хангахын тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр хэнийг ч орхигдуулахгүй байх бүх хүнд тэгш одоо хандах ийм одоо нийгмийг байгуулах юм шаардлагатай. Тэгэхээр эндээс бид юу харах вэ гэхээр гендрийн асуудал бол саяхан болтол бид эмэгтэйчүүдийн асуудал гэж илүү онцгой анхаарч ирсэн. Түүнд бол мэдээж бас шалтгаан байгаа. Зарим хүмүүс энийг бид нар ийм буруу ойлголттой яриад байгаа. Энэ буруу биш. Яагаад гэвэл түрүүн бид нар цаг үеийн өнгөрөх тусам гендрийн үзэл хандлага яаж өөрчлөгдөж ирснийг харж байгаа. Тэгэхээр саяхан болтол үнэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох эрхээ эдлэх боломж, мөн одоо боломжийг эдлэх, нөөцийг эдлэх тэр хүртээмж харилцаа адилгүй эмэгтэйчүүд эндээс маш их орхигдсон байсан. Тийм учраас тэр орхигдсон ард үлдсэн бүлгийг дэмжих чиглэлээр бол бодлого явдаг байсан. Энэ агуулгаараа илүү эмэгтэйчүүдэд асуудал анхаарч байсан. Тэгвэл өнөөдөр бид гендрийн хойно бид ярина, гендрийн тэгш бус байдлын индекс жил болгон гардаг индексээр хоёр үзүүлэлтээр эрэгтэйчүүд, хоёр үзүүлэлтээр эмэгтэйчүүд давмгаалж байгаа. Ийм одоо өөрөөр хэлбэл аль хүүсийн буюу аль одоо бүлгийн хүмүүс бас тодорхой төвшөнд ард үлдээд орхигдоод байгаа юм байдлыг тоо мэдээлэлс харж болно. Тэгэхээр бид өнөөдөр хэнийг ч анхаарлын гадна орхиулахгүй, хэнийг ч хөөс олон гендрийн байдлаас хамаарч ялгуурлан гадуурхгүй байх асуудал бол одоо өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүн болгоны үүрэг байх нэ. За энэ бол өөрөө тогтвортой хөгжлийн одоо зорилтын хүрээнд тавигдсан дэлхийн нийтийн одоо том одоо зорилт байгаа. За үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр бид нар ийм гурван үндсэн чиглэлээр илүү анхаарах ёстой. Юуны өмнө бид нар гендрийн мэдрэмжтэй хандлагыг төлөвшүүлэх ёстой. За энэ эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо биологийн төдийгүй тэр биологийн нөгөө бүтцийн ялгаа, дааврын байдал энэ бүх зүйл нь өөрөө энэ хүмүүсийг хоёр өөр өвөрмөц онцлогтой ийм бодикал болгож хуургацсан. Ийм одоо бие биенээсээ маш өөр ийм хоёр одоо бит байгаа. Хүйс. Тэгэхээр энэ ялгааг одоо ойлгож, энэ ялгаа нь өөрөө таны гаргаж байгаа бодлого, энэ ялгаатай хоёр талд яаж нөлөөлөх вэ гэдгийг тооцож үзэх, мэдрэх, ойлгох юм одоо мэдрэмжтэй байх ёстой. За дараагийн хандлага нь юу вэ гэхээр гендрийн хариуцлагатай хандлага. За энийг gender responsive гэдгийг бид нар хариуцлагатай гэж орчуулж байгаа. Responsive гэдэг англи үг нь өөрөө response буюу хариу үйлдэл үзүүлэх гэдэг үгнээс гаралтай. Тэгэхээр бид эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо маш их ялгаатай юм болвол
тэрийг мэдэрчлээ, ойлгочлоо. Тэгвэл зөвхөн ойлгож мэдрээр зогсохгүй түүнийг бид одоо гендрийн түн шинжилгээ хийхдээ, мөн төлөвлөхдөө энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ бас үр дүнг нь үнэлэхдээ бол одоо харгалзаж үзэж тусгах хэрэгтэй. За дараагийнх нь энэ одоо хамгийн сүүлд гарч ирсэн шинэлэг арга зүй байгаа. Гендрийн өөрчлөлтийн арга зүй. За Монгол улсад гэхэд бид өнгөрсөн жил гендрийн үндэсний хороо байгуулагдсны 30 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр Монгол улсад бид нар гендрийн тухай яриа, гендрийн асуудлаар ажиллаад дор хаяж 30 жил болсон гэсэн үг тийм. За дэлхийн нийтэд бол тэрнээс цаашаа олон жил. Гэвч бид нар өнөөдөр гендрийн тэгш бус байдал хэвээр оршсоор л байна. Ганцхан Монгол улс төдийгүй дэлхийн нийтэд. За зарим улс орнуудад бол эмэгтэй хүн угаасаа нүрээ, үсээ нөхрөөс өөр хүнд ч харуулах ийм эрх мэдэлгүй. Эмнэлэг явахдаа нөхөр болон хадам ээжийн зөвшөөрөлтөөр явдаг ийм одоо нөхцөлд амьдарч байгаа байдал их байна. Гэхдээ монголчууд бол бид харьцангуй бас одоо дэвшилттэй энэ чиглэлээр маш олон амжилтанд хүрсэн ийм одоо азтай үндэстэн байгаа. Тэгэхээр энэ тэгш бус байдал байгаа л байгаа юм бол энийг яаж өөрчлөх вэ гэдгийг. Тэгэхээр энэний суу шалтгааныг бид ойлгоцсон шүү дээ. Дээр тийм эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүнд нөлөөлдөг хэвшмэл ойлголт, хэм хэмжээ. Тэгвэл энийг бид өөрчлөхийн төлөө ажиллая гэдэг ийм одоо хандлага бол гарч ирсэн байна. За тэгвэл энэ хэвшмэл ойлголт, хэм хэмжээ ямар үр дагавартай юм бэ гэдэг. Би аль хор товч ярихыг бодъё. Хэвшмэл ойлголт хор хэмжээ бол хүмүүсийн боломжийг хязгаарладаг. Ганц эрэгтэй биш, ганц эмэгтэй биш. Мөн өөртөө итгэлийг нь бол бас бууруулдаг. За тэдний хооронд тэгш бус байдлыг бол үүсгэдэг. За энэ нь бол ямар тэгээ стресс, сэтгэл готрол, эрсдэлтэй зан үйлүүдэд бол хүмүүсийг хөтэлдэг. Тэгэхээр энэ зүгээр жишээн дээр нэг хоёр жишээг тайлбарлажээ. Бид нар түрүү ярьсан эрэгтэй хүмүүст одоо ямар нийгэм өөрөө ямар шаардлагыг тавьдаг вэ? Тэд бол зоригтой байх ёстой, өрх гэрээ тэжээдэг байх ёстой, удирдагч, манлайлагч ер нь бол төгс хүн байх ёстой гэж тайлбарладаг шүү дээ. Бас одоо сайхан үзэсгэлэнтэй одоо маскулин ийм хүн байх ёстой гэдэг. Ийм хайрцаг бол нийгэмд байж байгаа эрэгтэйчүүд. Тэгэхээр одоо бид эрэгтэй хүнийг харахтаа дандаа тийм төсөөллөөр эхэлж хардаг. Тэгвэл энэ тэдэнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэхээр мэдээж эн чинь өөрөө маш их нийгмээс ирж байгаа дарамт болж хувирдаг. Энэ дарамт нь тэдэнд одоо тэр одоо хайрцагт нийцэж чадаагүй нөхцөлд стресс, сэтгэл готролд орох ийм одоо боломжийг бол нэмэгдүүлдэг. За тэрийгэ даван туулахын тулд эрсдэлтэй янз бүрийн зан үйлүүдэд автагддаг арх уух, тамхи татах, магадгүй зарим тохиолдолд мансууруулах байд сэргэлэг. Ингээд мөн эрүүл мэнд амьдралдаа одоо эрсдэлтэй тийм одоо магадгүй нөгөө спортуудаар хичээлдэг тийм ээ. Ийм эрсдэлтэй одоо зан үйлүүдэд ороод сноосоо одоо аюул осолд орох ийм эрсдлүүдийг дагуулдаг. Тэгээ нөгөө талаас одоо гих гэр бүлсэг ирчүүд байдаг шүү дээ. Хүүхдээ асрах, мөн их нэртэй одоо хайртай учраас ажил одоо хамтарч байх ийм байдлыг бол арчаагүй одоо тий хүүхэмсэг биш одоо эмэгтэйлэг эрэгтэй хүн гэж тодорхойлцохоор тэр хүмүүс бол энэ байдлаас болоод одоо тэр дуртай байгаа зүйлээ хийхгүй, тэр хүссэн зүйлээ хийж чадахгүй. Ингээд үүнээс нь болоо гэр бүлийн халуун дулаан урамсгал алдагдаж одоо хосуудын хооронд одоо зай үүсэх, мөн одоо хүүхэд аав хоёрын хооронд холбоо бол багасах ийм эрсдлүүд бол гарч ирдэг. Тэгэхээр за энэ бол ингээд хэвшмэл ойлголтын эрэгтэйчүүдэд нөлөөлж байгаа. За тэгвэл эмэгтэйчүүдийг бид нар юу гэж байгаа вэ гэхээр одоо их тийм уян зөөлөн, одоо үзэсгэлэнгоо, одоо их нандин тийм ээ. Тэгээ одоо сайн эзэгтэй, сайн хань, сайн ээж байх ёстой. За тэгээд үсэн урт ухаан баг нь учраас элдв одоо удирдах ажил хийх боломжгүй энэ гэсэн нийгэм ийм байдлаар эмэгтэй хүнийг харддаг. Ерөөс эмэгтэйчл эмэгтэй дарга ирлээ гэхэд тэр яхаараа дарга болдог эмэгтэй вэ л гэдэг сэтгэлгээ. Энэ одоо Харвардын сургуулийн явуулсан судалгаанд хүртэл энэ гарч ирсэн. Харвард хоёр бүлэг яг адилхан хоёр бүлэгт яг адилхан даалгавар өгсөн. Нэгэнд нь эрэгтэй хүний кейс, нөгөөд нь эмэгтэй хүний кейс. Хоёулаа амжилттай явж байгаа кейсийг за энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлох. Тэгэхэд эрэгтэй бүлэг мэдээч хэрэг за энэ нөгөө бидний энэ дурдсан энэ бүх чанарыг агуулсан учраас энэ залуу ийм амжилтанд хүрчээ гэдэг. Эмэгтэй хүний кейсээр ажилласан бүлэг
Гэхдээ одоо энэ хүн магадгүй их тийм сайн удамтай одоо тийм баян айлын охин байсан байх. Эцэг эх нь их боломжуудыг өгсөн байх. Энэ амжилтанд хүрэх одоо тэр боломжуудыг одоо гэр орны тийм одоо баялаг амьдрал тийм одоо хангалуун амьдрал нөлөөлсөн байх. За эсвэл энэ магадгүй их одоо нууц амраг байх том хүний тийм ээ. Энтергээд энэ эмэгтэй өөрийнхөө чадлаар гарсан байх тийм үзүүлэлт хүчин зүйлийг бол огт тодорхойлоогүй байсан. Тэгэхээр энэ бол нөгөө гендер бидний хандлага гэж нэрлэдсэн. Бидний энэ далд ухамсарт гүн тогтчихсон энэ хэвшмэл ойлголт хэм хэмжээний улмаас тогтсон төсөөлөл маань үйлдэл болж гарч ирж байна гэсэн. Хандлал тийм ээ. Тэгэхээр за энэний үр дүн юу вэ гэхээр одоо өндөр мэдлэг боловсралтай, ур чадвартай эмэгтэйчүүд хэдийгээр одоо ажилдаа амжилттай гаргаж байгууллагатай хичнээн өгөөжтэй байсан ч гэсэн удирдах албан тушаалд дэвших өөрөө сонирхолгүй байх тохиолдол бий. За эсвэл байгууллага тэр хүний дэвшүүлдэггүй. Ингээ боломж нь бол хязгаарлагддаг. За мөн одоо энэ удирдах ажил хийж амжилтанд хүрэхэд маш олон саад байдаг. Их хурлд одоо яагаад эмэгтэйчүүдийг элсүүлэх квотыг тавьдаг вэ гэхээр энэ олон саад байдаг учраас тэдэнд одоо дэмжлэг үзүүлэх ийм одоо төр хугацааны тусгай арга хэмжээг бол авч хэрэгжүүлдэг. За энэ мөн одоо эмэгтэйчүүд өөрсдөө байнгын давхар ачаалттай байдаг. Өрхийн хөдөлмөр эрхлэх, хүр хүүхдээ асрах, за мөн одоо ахмад наснаа асрах, хань нөхөртөө дэм тус болох, дээр нь одоо улсад хөдөлмөрлж өөрөө амжилт гаргах. Энэ бүхэн нь бол мэдээж стрессийн түвшинг маш их одоо нэмэгдүүлдэг. Тэгвэл үүнийг бид одоо яаж засах вэ гэхээр одоо бид энэ бүх аль хүйсийн хүмүүс хүссэн одоо боломжоо эдлээд хүссэн нөөцөө хүртээд тэгээ хүссэн амжилтаа гаргах ийм одоо орчныг л бүрдүүлэхийн төлөө бид ажиллах ёстой. За энэ жил болгон дэлхийн эдийн засгийн форумаас энэ гендерийн тэгш бус байдлын үзүүлэлт гэдгийг гаргадаг. За энэ 4 үзүүлэлт би түрүү хэлсэн те эрүүл мэнд боловсрол, эдийн засгийн болон улс төрийн оролцоо. Эрүүл мэнд боловсролоор бол одоо эмэгтэйчүүд манлайлаад энэ үзүүлэлтээрээ бид нар сүүлийн бараг 10 гаруй жил миний мэдхийн 10 гаруй жил дэлхийн одоо хэмжээнд тэргүүлж байгаа 20 орны нэг байсаар ирсэн. Гэтэл энэ хүрээнд бид эрэгтэйчүүд маань орхигдоод явж байгаа. За эдийн засгийн болон одоо улс төрийн оролцооны асуудлаар эрэгтэйчүүд маань миний мэдхийн сүүлийн 20-30 жил байнга одоо давмгайлж ирсэн. Эмэгтэйчүүд энэ хүрээнд орхигдоод байгаа. Тэгэхээр бид нар тэгш байдлын үзүүлэлтээр аль хүүсийн, аль гендерийн бүлэг маань өөрөө одоо орхигдож анхаарлын гадна үлдсэн байгаа учраас бид эрэгтэй эмэгтэй аль хүүст илүү анхаарч бодлогоо тэгш явуулах ийм шаардлага бол тавигдчихж байгаа. За 2000 онд болсон одоо дох бэлгийн замын халдвар төвчний эсрэг олон улсын хурлаар бол анх удаа гендерийн тэгш байдалд эрэгтэйчүүдийн тухай асуудлыг авч үзэх тухай асуудлыг хөндсөн. Энэ бол маш чухал одоо сэтгэлгээний буюу бодлогын маш том шинэлэг арга зүй байсан. За энд яасан гэхээр хэдийгээр гендерийн харилцаанд эрэгтэйчүүд маань илүү давуу одоо байдалтай оролцдог ч гэсэн энэ утгаараа тэд илүү эрх мэдэлтэй байдаг ч гэсэн энэ нь өөрөө тэднэрт нийгмийн зүгээс маш их дарамт тулаа би түрүү хэлсэн тийм ээ. Тэгээд одоо тэд нар сэтгэл хөдлөлөө гаргадаггүй, хэрэгтэй үедээ хэн нэгнээс тусламж ирдэггүй, мөн өрхийн тэргүүн байх энэ гэсэн ийм олон одоо дарамтууд нь тэднийг эрсдэлд оруулж байна. Ийм учраас бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд ашигтай, аль нэгнийг нь одоо илүү харсан биш, аль нэгэнд нь илүү ач холбогдол өгсөн биш, хамтдаа хөгжих юм боломжийг олох ёстой гэдэг. За гендер суурьсан хүчирхийлэл өөрөө энэ тэгш бус байдлын сонгодог жишээ. Мөн хүний эрхийн ноцтой зөрчил байгаа. За энэ ийм олон төрлүүдтэй. За гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, цахим хүчирхийлэл, за бага насны хүүхдийн гэрлэлт. За энэ манай Монголын хувьд бол яг харьцангуй бас гайгүй. За ажлын байрны дарамт олон бэлгийн дарамт гэдэг. Ялангуяа цахим хүчирхийлэл, ажлын байрны дарамтын асуудал сүүлийн үед бол нэлээд анхаарал татсан асуудал болж байгаа. За тоо мэдээллийг хуваалцъя. За 2017 онд Нүби хүн амын сан үндэсний статистикийн хороотой хамтраад гендер суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгааг хийсэн. За энэ судалгаагаар судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 58% нь хамтрагчийн зүгээс үлдсэн гэр бүлийн хүчирхийллийн аль нэг хэлбэрт амьдралынхаа аль нэг үед өртөж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт 3 эмэгтэй цэцэд нэг байдаг бол Монголын хувьд 2 эмэгтэй цэцэд нэг болж гарч ирсэн байна.
За тэгвэл судалгаанд оролцогчдын 17% нь амьдралынхаа аль нэг үед гадны хэн нэгний зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртөж байна. Мөн 14% нь бас амьдралынхаа аль нэг үед гадны хэн нэгний зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. За энэ тоон дээр би юу та нарт юуг анхааруулах вэ гэхээр 58% маань дотны хамтрагч буюу өөрийнхөө өрхийн амьдардаг гэр бүлийн хүрээнд хайтаа дотны хүмүүсийн зүгээс одоо хүчирхийлэлд өртсөн байтал. 17% нь танихгүй буюу гудамж талбайд. Тэгтэл бид нар монголчууд маань өрх гэр гэдэг маань халуун дотно хамгийн аюулгүй орчин гэж үздэг. Намаа жоохон байхаас эхлээд ээж аав маань намайг аюулгүй байлгахын тулд гэрээсээ битгий гараарай. Танихгүй хүнтэй битгий яриарай гэж хэлдэг гэсэн. Тэгвэл энэ тохиолдолд яаж ийна? Танихгүй хүмүүсийнх нь гудамж талбайд үйлдсэн хүчирхийлэлд 17%. За 17хан гэж хэлж болохгүй 17. Гэтэ 58-тай харьцуулах юм бол 3 дахин бага байгаа биз? Тэгэхээр өнөөдөр бид нар одоо хүчирхийллийн нөхцөл байдал ялангуяа бага насны хүүхдийн хүчирхийллийн нөхцөл байдлыг харахад гэр орон маань өөрөө хүчирхийлүүлдэг гэмт хэрэгтнүүдэд хамгийн аюулгүй орчин болж хувирсан. Энэ дээр төрийн албан хаагч бид нар маш онцгой анхаарлыг хандуулах ёстой. Бага насны хүүхдэд ерөөсөө төрсөн аав нь, хойд эцэг нь, ах дүүнер нь, нагцууд нь тийм ээ. Ингээд ийм хүмүүс одоо хүчирхийлэл үйлдэж байгаа. Маш он удаан хугацаагаар үйлдсэн ийм одоо кейсүүд бол маш олон байгаа. Тэгэхээр бид энэ асуудал дээр төрийн албан хаагчид маань нөхцөл байдлыг ойлгож өнөөдөр хүчирхийллийн нөхцөл байдал. Гэхдээ магадгүй энэ хуучин цагт ч юм байсныг үгүйсэх аргагүй. Бид өнөөдөр энийг олж мэдлээ. Тэгэхээр одоо оройтойгоо дээр нь энэ асуудалд илүү анхаарал хандуулах ёстой. За хүчирхийллийн үр дагавар бол мэдээж энийг би дахин давтахыг хүсэхгүй байна. Ягаад гэвэл цаг маань бас овоо явчихсан байна. За хүчирхийлэл бол өөрөө хувь хүнд маш их хохирол учруулдаг. Жишээлх юм бол би дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртгийн судалгааг Ирландын үндэсний их сургуультай хамтарч Нүбихүн амын сан 20 онд хийсэн. За энэ судалгаагаар хүчирхийлэлд өртсөн хохирогч жилд наад зах нь 14-өөс 24 өдөр одоо ажил хөдөлмөрөө хийх мөн өөрийнхөө асар хуйн болон өрхийн хөдөлмөрийг эрхлэх боломжгүй болдог. Ингэснээр дунджаар бараг 700 мянган төгрөгийн орлогыг тухайн хохирогч жилд алддаг гэж. За тэгвэл энэ хүчирхийлэл маань өөрөө хувь хүнд тохирол учруулахаас гадна гэр бүл тохирол учруулдаг юм байна. Энэ одоо үе дамжсан сэтгэлийн шарх болон сэтгцийн асуудлыг дагуулдаг. Бид хүүхдийг ингээд ээж аав хоёр одоо хэрэлдээд хүчирхийллийн үйл явц явж байхад хүүхэд юу ч болоогүй юм шиг тэнд тоглоо сууж яж багдгүй. Гэтээ энэ бол дам хүчирхийлэлд өртөө тэдний сэтгцэд энэ том одоо траума болж үлддэг. Мөн үе дамжсан хүчирхийлэл магадгүй хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдүүд ирээдүйдээ хүчирхийлэгч болох магадлал бол маш өндөр байдаг. За гэр бүлийн халуун дотн нөгөө гэр бүл маань бидний одоо хайраар шингэсэн тийм ээ үргэлж яарч чаддаг тэнд очиж жаргад эцэг гэхийнхээ халуун хайранд буюу эсвэл хосгууд хоорондоо халуун хайрандаа жаргаж явах ёстой тэр халуун дотн байдал алдагддаг. Тэгээ энэ хүчирхийллийн хамгийн аюул нь зөвхөн хүчирхийлэгч өөрөө хүчирхийлэлд өртсөн хүн өөрөө хохирогч болдог. Хүчирхийлэгч өөрөө хамгийн аюултайгаар хохирогч болдог. Яг бол тэр хүн хүчирхийлэл үйлдэх болгондоо буюу үйлдэх болсон шалтгаан дандаа тэр хүний сэтгцэд нөлөөсөн байдагтай хамааралтай. За тэгвэл энэ дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн улмаас хохирогчид наад зах нь 9-33 өдөр нөгөө боломжоо алддаг гэсэн тийм. За тэгвэл хүчирхийлэл нь өөрөө улс оронд нийт хүчирхийлэн хохирогчдод Монгол Улсын засгийн газраас үйлчлэгээ үзүүлэхэд зориулсан хөрөнгийг бид тооцож үзсэн. Гэхдээ маш одоо approximate байдлаар тийм ээ. Тэгэхээр 24.2 тэрбум төгрөгийг одоо зарцуулсан байсан. Энэ бол бас бага юм биш, бага тоо биш. Тэгэхээр засгийн газар энэ асуудалд бас анхаарал хандуулж байгаагийн том жишээ. За хамгийн одоо ноцтой тоо баримт бол хүчирхийлэл улмаас Монгол Улсын эдийн засгт учирч байгаа алдагдлын нийт түн бол мэдээж нарийн тооцоолол энэс их байна. 601 тэрбум төгрөг. За энэ бол одоо бид нар маш олон тов зүйлт дээр бид үйлчлэгээ үзүүлж байгаа хохирсон мөн одоо цагдаагаас гардаг мэдээлэл хүчирхийллийн төвүүдэд үйлчлүүлж байгаа хүмүүс гэмтэлт үйлчлэгээ үзүүлсэн энэ бүх тооцоог хийж байгаа. Тэгэхэд 601 тэрбум гэдэг төгрөг маань өөрөө манай дотоодын нийт бүтээгдэхүүний 194-өөс 2% тэнцэж байгаа. Энэ хөрөнгийг бид нөгөө сэтгэлгээгээ өөрчилснөөр тэгш байдлыг хангаснаар
өөрчлөх боломжтой. Тэгвэл бид энэ хоёр хувьтай тэнцэх хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, бусад хөгжлийн асуудлуудад зарцуулах боломжтой. За тэгвэл энэтэй холбогдоод бид сүүлийн үед нэлээд асуудал болж байгаа ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийлэл. За энэ чиглэлээр бол 19 онд олон улсын хөдөлмөрийн байгууллага 102-р конвенцийг бол баталсан. Энэ нь бол энэ чиглэлд гарсан эрх зүйн анхны баримтчиг байгаа. За энэ нь бол хүчирхийлэл зөвхөн ажлын байранд үлдэгдсэн төдийгүй амралтын өрөө, хоолны өрөө, ариун цэврийн өрөө, албан томилд, ажилдаа ирж очих зам, цахим харилцаа, ажил олгогчийн зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд оролцох явцад үлдэгдсэн байх юм бол үүнийг ажлын байрны дарамт буюу хүчирхийлэл гэж үзнэ. За бас зөвхөн ажилтан албаа хаагчд хамаарахгүй, тэнд ажиллаж байгаа дадлагжигч, сайн дурын ажилтан, мөн ажил хайхаар ирсэн хүмүүс, албан бус эдийн засагт ажиллаж байгаа бүх хүмүүсийг бол хамарнаа, маш өргөн хүрээг. За ерөнхийдөө ажлын байрны дарамт тодорхойлтод юу багтах вэ гэхээр бие махбод, сэтгэл санаа, бэлгийн болон эдийн засгийн дарамт, хүчирхийллийн бүхий л хэлбэрүүд, занал хийллүүд өөрөө багтана. Үйлдэл гүйж болно. Гэхдээ занал хийлсэн бол өөрөө энэ сэтгэл санааны дарамт болж хуурдаг. За энэ нь өөрөө тэгш байдал буюу гендер асуудалтай яаж холбогдож байгаа вэ гэхээр энэ нь өөрөө ялгуурлан гадуурхалтыг бий болгодог. Мөн хин нэгнийг ялгуулж гадуурласны улмаас анхаарлын гадна үлдээгээд үл хайхрах ийм хүчирхийлэлд өртүүлэх боломж болдог. За мөн гендер суурьсан хүчирхийллийн хэлбэрүүд байдаг учраас ингэж холбогдож байна. За үүнээс урьдчилан сэргийлэх үүргийг бид ажил олгогчид энэ конвенцаар бол олгосон байгаа. Өөрийн гэсэн тодорхой бодлоготой болоод урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг бол заасан. За мөн түнчлэн хохирогч маань өөрсдөө гомдол гаргах тэр механизмыг илүү тодорхой болгоод ажиллагчдад ойлгуулж тэд энэ гомдлыг гаргах тийм орчныг бүрдүүлэх бас тэдэнд хохирсон нөхцөлд дэмжлэг үзүүлэх нөхөн төлбөрийн механизмыг бий болгохыг бол анхааруулсан байгаа. За тэгвэл хувь хүний өдөр тутмын амьдралд бид нар энэ асуудлыг бүр хамгийн энгийн практик байдлаар яаж шийдэх вэ гэдэг. Тэгэхээр юусоо энэ бидний өдөр тутмын хандлага, харилцаа, сэтгэлгээгээ өөрчлөхөөс яг бол он удаан жилийн турш хүн гэдэг энэ бодгалын 70 тухамсарт энэ хэвшмэл ойлголт, хим хэмжээ, хандлага бий болоод тогтцсон. Үүнийгээ бид нар амьдралаас суралцсан гэж түрүү ярьсан те. Хэрвээ энэ сурсан зүйл юм бол бид энийг өөрчилж, шин эерэг зүйлийг сурч болно. Хамгийн практик, хамгийн наад захын зүйл гэхээр хүний хүүсээр нь биш зөвхөн хүн гэдэг утгаар нь ханддаг юм хандлагыг хөвшүүлэх ёстой. За энэ дээр үг хэллэг өөрөө маш их ач холбогдолтой. Тэгэхээр бидний энэ хэлж ярьж байгаа зүйл бол бидний сэтгэлгээг өөрөө хэлбэржүүлж яадаг. Би хэлсэн шүү дээ. Үг хүнээс сонсож байгаа үг маань бидний тархинд орж боловсроод ийм юм байна гэдэг төсөөлөл, итгэл үнэмшил болдог. Тэр маань буцаад үйлдэл болж гардаг. Тийм болохоор бид нар эмэгтэй хүн юм байж ээж, эрэгтэй юм байж ээж, ийм тийм гэдэг ийм шүүмжлэлийг бол аль болохоор өөрсдөө хийхгүй бусд хийж явах юм бол энийг зогсоох эхлэх ёстой. Хамгийн энгийн наад зах ялгаа. За дараа нь бид хамгийн түгээмэл яг бол харьцангуй ингэхээ бас багасж байгаа. Энэ бол сэтгэлгээнд гарч байгаа өөрчлөлт. Эрэгтэй хүн уйлдгүй гэхийн оронд хүн болгон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тохиолдол байдаг. Уйлгач гэсэн энэ нэг хэлбэр гэдэг байдлаар ойлгож хэвших мөн эмэгтэй хүний эмэгтэй хүний ажилгээ гэр цэвэрлэх, хоол хийх, туслах чиглэлийн ажлуудыг ярихын оронд гэрийн хөдөлмөр, өрхийн хөдөлмөр гэх мэтлэр ярьж хэвших бас магадгүй хамгийн сайн нөхөр гэж бидний боддог хүмүүс эхнэртээ найз нь аяг угаах чинь туслая хайранд гэд ярьдаг те. Тэгвэл энэ нь цаад утгаараа нөгөө сэтгэлгээ маань бид тэр нь бол зөвхөн эхнэр хийдэг ажиллаа гэж хүлээн зөвшөөрч бидний энд тогтчихсон байгаа хэвшмэл ойлголт гэсэн. Тэгэх юм бол өнөөдөр хоёулаа гэрээ цэвэрлэчи, би аягаа угаая чи тоосоо сорчих. Эсвэл миний хань охиноо унтуулчих, би гэрээ цэвэрлэчи гэдэг юм. Ийм байдлаар хариуцлагыг тэгшээр хувиах хамтын хөдөлмөр гэдэг агуулгыг амьдралдаа хэвшүүлж үг хэлээрээ сэтгэлгээндээ бий болгох ёстой. За тэгвэл гэр бүл хүүхэд ажил дээр бас ямар хамгийн анхны алхмуудыг хийж болох вэ гэхээр ерөөсөө хүүхдийн ирээдүг бид нар айлхаар хайрцаглахгүй. Тоглоом тоглохтаа ч гэсэн эрэгтэй хүүхдүүд зөвхөн хүүхэлдээ, охтуудад зөвхөн эрэгтэй хүүхдүүд зөвхөн машин биш, охтод зөвхөн хүүхэлдээ биш.
Харин охид хүүгүүдэд аль алинд нь бид нар одоо адилхан лего, машин эвлүүлдэг, бусад одоо янз бүрийн төрлийн одоо сэтгэлгээ хөгжүүлэх тоглоомуудыг авч өгдөг баг. Хэрэг хүүхэд хүсэж явах юм бол эрэгтэй хүүхэд хамаа адаг хүүхэлдээгээрээ тоглох л доо, тийм ээ. Охин хүүхэд техникээр тоглох тий. Энэ бүхэнд бол одоо хязгаар тавихгүй байх хэрэгтэй. Бас тэд хүсэж явах юм бол хөвгөд бүжгийн дугуйланд явахыг гэвэл одоо тэрийг хорж болохгүй. Охтууд барилдах юм уу хөлбөмбөг боксоор хичээлийг гэвэл бас хорихгүй байх жишээ тий. За мөн одоо аав нь гэрээ цэвэрлээд ээж нь машин бариад санхүүгээ шийддэг байхыг харж өссөн хүүхдүүд бол эрэгтэй эмэгтэй хүмүүс бол юу ч хийж аль нь ч юу ч хийх одоо боломжтой гэдэг ийм ойлголттой бол өснө. За ажил хэргийн орчинд ямарваа нэгэн хурал цуглаан одоо зүгээр харилцааныхын явцад эмэгтэй хамт олонныхоо одоо санаа бодлыг сонсох, тэдний яриаг тослохгүй хүндэтгэлтэй сонсдог байх ийм одоо хөвшлийг бий болгох. Мөн одоо хамт олноороо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахдаа зөвхөн эрэгтэйчүүдэрээ эсвэл эмэгтэйчүүдэрээ гэж яваад тэндээ одоо бас дотоод асуудлаа ярилцдаг байдлыг бол өөрчлөх, тэгвэл нөгөө бүлгийн одоо хүмүүс энэ шийдвэр гаргаж байгаа мэдээлэлээс бол хоцорчин. За тэгээ мөн хүүсээр ялгсан хошиг нь бол онигоог болвол одоо айл болохоор энэ бол тийм сонин зүйл биш. Энэ бол одоо бас бүдүүлэг зүйл гэдгийг ойлгуулж зогсоож явах хэрэгтэй. За төрийн албан хаагчид бид нар ажлынхаа орчинд нэг ийм хідэн зүйлийг хэвшүүлчихвэл энэ одоо гендрийн асуудалд гаргаж байгаа маш том одоо бас өөрчлөлт болно. Хүндлэл байгууллагын орчинд хүндлэл хэн байхаас үл хамааран харилцан хүндэтгэлтэй байдаг юм соёлыг бий болгох. Мөн сэтгэл зүйн аюулгүй байдлыг ямарваа нэгэн болохгүй зүйлийг чөлөөтэй ярьдаг, шударгаар хэлдэг, бие биендээ шаардлага тавьдаг байх. Тийм орчныг бий болгох, бас хариуцлагатай байдлыг дэмжих. Хин нэг алдаа гаргасан бол удирдах ажилтан ч байсан гэсэн түүнээ хүлээж засах ийм одоо зорилготой байдаг. Мөн шудраг байдлыг тогтоох, бүх хүнд ижил стандартаар хандах. Магадгүй тийм ээ ямар нэгэн ялгаатай байдлыг үүсгэх одоо тэг хин нэгэнд илүү их боломжийг олохгүй баг. За тэгээ харилцан итгэлцлийг бий болгох. Ийм орчин бол маш чухлаа. За төрийн албан хаагчид бид хамгийн ихэнд ер нь өөрийнхөө ажлын хүрээнд юу хийж болох вэ гэхээр бид ойлголоо шүү өнөөдөр энэ хэвшмэл ойлголт бидний сэтгэлгээ дал тухамсарт гүн бод шингэчихсэн тэр ойлголт хэм хэмжээг энэ нь өөрөө хүмүүсийн хооронд ялгаатай байдлыг бий болгоод тэгш бус байдлыг бий болгодог. Цаашаа ярих юм бол энэ хүний эрхийн маш том зөрчил гэдгийг олон нийтэд ойлгуулахад анхаарах ёстой. За тэгээ аливаа бодлого, журам, хөтөлбөр төслийг боловсруулахдаа бид нөө гендрийн мэдрэмжтэй, хариуцлагатай байх асуудлыг бас тэгээд хамт олонныгоо сонсох байдлаар хийх ийм одоо эрхцүүд тулгуурласан гендрийн мэдрэмжтэй, хариуцлагатай арга зүйг нэвтрүүлэхэд анхаарах. За бас өөрсдийнхөө үйл ажиллагаанд энэ тоо мэдээллийг хүйсээр, насаар, оршин суугаа газар боловсруулаад ингээ ялгаж ашиглах байх. За мөн одоо тэгш байдлыг бий болгоход нөлөөлж байгаа бусад хүчин зүйлүүдийг арилгахын тулд бусад салбаруудтайгаа хамтарч ажиллах, мөн үр дүнг тооцохдоо юм гендрийн мэдрэмж хариуцлагатай байдлаар хандах ёстой. За үүнд ер нь гендрийн цогц арга зүй гэдгийг бол одоо гендрийн үндэсний хороо, гендрийн community бол санал болгож байгаа. Энэ нь одоо бид нар хуучин яриад байдаг гендер мейнстриминг гэдгийг цогц арга зүй гэж. За энэ нь бол бүх одоо үр дүн нөлөөлж тулгымцсан асуудлыг тодорхойлох дүн шинжилгээг хийхээс эхлүүлээд зорилтоо тодорхойлох, төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, хянах, үнэлэх бүхий шатанд гендрийн асуудлыг мэдрэмжтэй хариуцлагатайгаар авч үзэх юм байна. За улс орнууд бол ингээд надад 2 минут үлдчихээн. Гэхдээ би 5 минут нэмээд авмаар байна. Шинэлэг одоо улс орнууд бас ямар онцлогтой байдгийг гэхээр Швед одоо 2014 онд анх энэ феминист гадаад бодлого гэдгийг бол зарласан юм байна. Тэгээд тэд бол 3 арын зарчим буюу right, эрх, resource, нөөц, representation төлөөллийг одоо тэгш хангах, тэгш боломжийг олгох гэдэг ийм зарчмыг хэрэгжүүлсэн. За энэ зарчим бол өнөөдөр Европын холбооны хүрээнд бол хэрэгжиж байгаа. За Канада энэ зарчмыг хэрэгжүүлж байгаа. Тэд одоо тэр интерсекшнл арга зүй гэдэг. Түрүүн би ярьсан те зөвхөн гендерээс гадна хүний нас, хөгжлийн бэрхшээлтэй байдал, орлогын түвшин, хаана амьдарч байгаа, боловсролын түвшин, нөгөө одоо гэр бүлийн статус энэ бүх юм тэр хүний эмзэг байдалд нөлөөлдгөө гэж. Тэгэхээр энэ бүхнийг бид харгалзаж хамтд нь авч үзэх энэ арга зүйг бол Канада улс хэрэгжүүлдэг юм байна.
За Франц бол бүр ерөнхийлөгчийнхээ бүрэн эрхийн хугацааны үндсэн зорилт толгойд хэрэгжүүлсэн. За Герман болохоор энэ дипломат харилцаа болон зэвсэгт мөргөлдөөнийг шийдвэрлэхэд одоо эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдийн дуу хоолой санал бодлыг одоо хамтд нь авч үздэг. За Исланд бол энэ нөгөө түрүүн би ярьсан дэлхийн эдийн засгийн форумын жил бол гаргадаг гендерийн тэгш байдлын тэгш бус байдлын индексийг бол тэргүүлдэг юм олон орн байгаа. Тэд 18 оноос эхлээд ижил цалингийн гэрчлэгээ гэдгийг нэвтрүүлсэн. Тэгээ хэрвээ байгууллага компаниуд эрэгтэй эмэгтэй хүмүүс яг ижил хөдөлмөрт ижил цалин олгоогүй бол тэр удирдлагуудыг бол торгодог ийм одоо хариуцлага оноодог. За бас одоо эцэг эхчүүдэд тэнцүү одоо өрхийн хөдөлмөр, асархан хөдөлмөрийг тэнцүү хуваарлах ийм одоо бодлогыг баримталдаг. За миний цаг болж байна. Би нэг 2 минут нэмээд авчих уу Баатар сайхангаа. Тэг ингээ Финланд, Англи, Тайландууд бол мөн ийм зарчмаар ажилладаг байх нэ. Монгол улс маань бол бид нар гендер ба хөгжил хандлагыг нөгөө мэдрэмжтэй хариуцлагатай байдлаар бол хэрэгжүүлдэг. За эндээ бид үндэсний онцлог, суурь нөхцлүүдэд бол давхар харж үздэг. Өөрөөр хэлбэл манай түүх соёл, хүн ам зүйн онцлог, гендерийн нөхцөл байдал, бас хүн амын өсөлт, гэр бүлийг дэмжих бодлого маань бол гендерийн бодлогын одоо салшгүй хэсэг болдог. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид нар гендерийн мэдрэмжтэй хүний нөөцийн бодлого, зохистой хөдөлмөр эхлэл, ажил амьдралын тэнцвэрийг хангах, мөн хүчирхийл ялгарлан гадуурхуултаас урьдчилан сэргийлэх энэ чиглэлүүдэд илүүтэй анхаардаг. Түүний зэрэгцээ хосмол арга барилыг бол ашигладаг. За хосмол арга барил гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр төрийн бодлогод гендерийн тэгш байдлыг хангах нөгөө цогц арга зүй буюу төрийн миний хэлснээр нөгөө гендерийн мейнстрим гэдэг бүр нөгөө үнэлгээнээс одоо дүн шинжилгээнээс хэсүүлээд хамгийн сүүлд үр дүн гүнлэх хүртэл бүхий шатны гендерийн асуудлыг мэдрэмжтэй хариуцлагатайгаар авч үзэх энэ арга зүйг ашиглахаас гадна бас тусгайлсан бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Яг одоо нөгөө орхигдож байгаа бүлгүүдэд тухайлах юм бол манай эрэгтэйчүүдийн асуудал бол ялангуяа эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал маш асуудалтай байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт бараг 10 орчим жилээр ялгаатай байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бид эрэгтэйчүүдэд чиглэсэн бодлогууд мөн эрэгтэйчүүдэд нийгмээс тавьдаг тэр нөгөө маш их дарамт шахалтууд тэрийг бид нөгөө өрхийн болон бусад хөдөлмөрүүдийг тэгш хуваарлах замаар эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгэм болон гэр бүлийнхээ хүрээнд адилхан одоо үүрэг гүйцэтгэх замаар одоо нөгөө ачааллаа тэнцвэржүүлэх хин чиглэл рүү бол бас явдаг. За тэгэхээр гэх мэтчлэн ийм хослол аргуудыг хэрэглэдэг бахан. За энэ улс орнуудын туршлагыг би цаг бага байгаа учраас ингээд орхин энэ бол түрүүн бас ярьсан чиглэлтэй энэ орнууд энэ чиглэлээр бол ажиллаж байна. За тэгээ бид яг эцэст нь юу ойлгох ёстой вэ гэд би нэг дүгнэлттэй яадаг лээ хийчээ. Тэгэхээр ерөнхийдөө бид нар гендерийн асуудал гэхээр өмнө магадгүй та нарт ийм ойлголт байсан байж магадгүй. Ер нь бол түгээмэл байдаг. Энэ ганцхан эмэгтэйчүүдийн асуудал гэдэг. Тэгвэл өнөөдөр энэ маань зөвхөн тийм асуудал биш. Хүн бүрт бас хүн бүрээс гадна бидний өдөр тутмын амьдралд хамаатай асуудал юм байна. Яагаад гэвэл бид амьдралынхаа цаг тутам болгонд нийгмийн харилцаанд орж явдаг. Тэр харилцаа өөрөө их мэдлийн тэнцвэртэй байдал нийгэм өөрөө энийг яаж харж байгаа гэдэг үнэлэмжээс маш их шалтгаалдаг учраас энэ өөрөө бид бүхэнд хамаатай сэтгэлгээгээ өөрчлөх тухай асуудал юм байна. За хоёрдугаарт энэ хин нэгнийг ялах эсвэл аль нэг бүлэгт илүү анхаарах тухай асуудал биш. Эсвэл хин нэгний эрхийг хасах тухай асуудал биш. Харин хүн бүр тэгш байдал, тэгш боломжийг олох тухай асуудал гэдэг дээр онцолж одоо бид бүр итгэл үнэмшлээ баттай болох хэрэгтэй. Ингэснээр бид хүн бүр өөрийнхөөрөө байгаад өөрийн чадвараа бүрэн нээх боломжтой мөн өөрийн чадвар хүсэл сонирхолд нийцсэн байдлаар нийгэмдээ болон гэр бүлдээ хувь нэмрээ оруулах ийм нийгмийг байгуулах одоо ийм соёлыг бий болгох ийм боломжтой гэдгийг хэлэх байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За аюун багштаа баярлалаа. Өнөөдөр бол чухал сэдв гэж ер нь мэдээллийн цагийн эхэнд хэлсэн. Байгууллага болгонд, аж ахуйн нэгж болгонд, төрийн байгууллагуудад, албан хаагчдад, гэр бүлд энэ гендерийн асуудал, тулгымцсан асуудал ярьж байгаа. Зарим газараа одоо ойлгоцын зөрүү зөвхөн хүүсийн асуудал хинэн гэртээ одоо хаана байх вэ гэдэг талаас нь боддог болчихсон. Ийм цаг үед бас энэ одоо онцлог мэдээллүүдийг өгч байгаад нь таатай байгаа. За ингээд та бүхнээс асуулт байвал бас ганц нэг асуултанд хариулъя. Төрийн албаны зөвлөлийн 7-4-10 энэ цаг маань эхний хагас жилийн үйл ажиллагаа маань эх 7 хоногт яваад ирнэ өндөрлөх тийшээ хандна. Тийм учраас бас манай төв орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагууд бас идэвхтэй оролцож байгаад
талархаж байгаа. За ерөнхийдөө асуулт ч нэх орж ирээгүй л байна да, тийм ээ. Тийм байна. Ер нь бол байгууллагуудын хэмжээнд ч гэсэн та бүхэн мэдээлэл өгөх энэ ажлын хүрээнд саяын мэдээлэл бол нэлээд чухал байгаа шүү. Иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, төслөх хөтөлбөрүүд, тэгээд дээрээс нь төрийн байгууллага, нутгийн өрөө удирдах ёсны байгууллага гэдэг энэ байгууллагууд гендерийн тэгш байдлын талаар бол ер нь нэлээд тулгамдсан асуудал, нэлээд хөндөгдсөн асуудал энэ чиглэлээр ярилцдаг, санал бодлоо хуваалцдаг. Магадгүй та бүхнээс явж байгаа сэтгүүл сурвалжлагч, удирдах төвчнийч гэдэг юм уу, сонирхогч гэдгийдүүд асуулт асуудаг. Энэ чиглэлээр бол чимээгүй болоо суучдаг байсан бол өнөөдрийн энэ мэдээллээс та бүхэн нэлээд одоо хариулт өгч хэмжээний ойлгоцтой болсон гэж ойлгож байгаа. PPT-г өгч болно тийм. PPT угаасаа ингээд энд манайд сургалт болоод энэ чигээр байж байгаа. Ийм зүйлүүд байна. За төрийн албан хаагч нарын хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж байгаа бас ийм цаг үе явж байгаа учраас төрийн байгууллагууд бас цаг зав нэлээд тааруу байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ одоо өнөөдрийн энэ мэдээллийн цаг заваа гаргаад орж ирсэн энэ олон хэрэглэгч, олон сонирхогч, олон мэдээлэл авагч та бүхэндээ бас талархснаа илэрхийлье. Ингээд ерөнхийдөө энэ чатаар ирсэн зүйлүүдээс харахаар бол талархснаа илэрхийлсэн болохоос болж онцгойлж асуусан асуулт бол ерөнхийдөө алга байна. Тийм учраас өнөөдөр та бүхний ажлаа дайлгнах ажилд өндөр амжилт хүсэн өрөөгөөд өнөөдрийнхөө одоо энэ мэдээллийн цагийг үгээр өндөрлөё. Баярлалаа. PPT-г авч болно. Аль болохоор өшөө юуны слайдны доор хүртэл тайлбарууд нь байгаа. Дараа нь ашиглахад та нарт бүрэн мэдээлэлтэй учраас төрийн албаны зөвлөлийнхэнтэй холбогдоод авч болно. Хоёрдугаарт миний утас 9900 5918. Баярлалаа. Та нарт анхаарал тавьж хандсанд баярлалаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийнхөө мэдээллийн